Нөхөр нь зөвхөн өөрийг нь хайрлаасаа гэж хүссэн учраас эмэгтэй дотор хувцас хайр дурлалын бэлэг тэмдэг болгон төнөгчээ. Салах ёс хийсний дараа хайртай залуугаа авсан тэгж битүүмлэн газрын доор 100 м хүнд болсон. Энэ эмэгтэй бол маш хүчрэх шидтэн. Коллинс хайртай хүнтэйгээ жаргалтай байхыг харсан учраас тэр хатаарлын гал татав. Удалгүй тэрээр муушид ашиглан Коллинсийн хайртай хүнийг амийг нь холлуулжээ. Хамгийн хайртай хүнийг алдсан Коллинс гуниг тавтан араас нь амиа орлох гэж үсэржээ. Гэтэл хадан цохиноос унсан ч тэр огт гэмтээгүй байлаа. Учир нь шидэнд түүнийг цус орогч болгон хувирсан байжээ. Коллинсийг бүрэн сүрүүлсний дараа Анчи Коллинсийн бүх хүч хөрөнгийг булан авчээ. Нүд эрэмхийн зүрх 200 жил өнгөрөв. Одоо Анчи орон нутгийн загасны аж ахуйн тэрбумтэн болсон. Коллинсийн битүүмжийг санаамсаргүйгээр задлсныг мэдээд Анчи эрдээ Коллинсийн харш руу очжээ. 100-аар холзон 2 хүн дахин уйлсан. Коллинс Анчи сайн зүйлтэй ирээгүй сайн мэдж байлаа. Гэхдээ асууж амжаагүй байтал Анчигийн гинтийн өсөлт түүнийг зогсоолоо. Анчи Коллинсыг одоо ч гэсэн гүний хайрлах нь илт байлаа. Харин энэ үед Коллинс Анчиг зэвүүтэн зэгшиж байв. Анчи түүний хайртай хүнийг алаа зогсохгүй өөрийг нь ийм аимшиг амтан болгочихжээ. Гэвч тэр шидээ ашиглаж Анчигийн цусыг сорохоор завдаж байтал Анчигийн шид илүү хүчтэй байв. Гарын хөдөлгөөнөөр л хүшиг нийтлээ. Гэрэл гэлбэм нарны туяанд Коллинс сүудэр нутгаас өөр аргагүй болов. Коллинс дотроо маш их бухимдаж байв. Цус сорогч болчихсон ч Анчиг ялж чадахгүй тодорхой байлаа. Тэр бүх найдвараа алдсан өөрийн чадваргүйдээ үнэхээр зэвүүжж байлаа. Гэвч түүнийг зоригжуулан хэрв шидийн хувьд Анчиг дийлэхгүй юм бол өөр талаас нь давтлах хэрэгтэй гэв. Коллинс гинэгт ойлгож гэр бүлийгэндээ хамт загасны аж ахуйн компанид дахин амь оруулав. Анчигийн буланг хараад Коллинс дотроо хангалав. Түүнийг заавал бүрэн сүрүүлнэ гэж. Ингээд шидтэн бас цус орогчийн хооронд бизнесинтэй эхэллээ. Коллинс хүлэг онгоцны ахлагчийг олж цус орогчийн гипнозыг ашиглан түүнийг захиргаандаа авчээ. Ингээд бүх загасны хүлэг онгоцноо түүний мэдэлд орлоо. Энэ бүхэн Анчиг маш их урлуулжээ. Учир нь хүлгийн дэмжлэггүйгээр түүний загасны бизнес үнцээрээ нурлаа. Авч чадахгүй бол устгах гэсэн зарчмаар Анчи жинхэнэ нүр царайгаа ил гаргаж Коллинсийн гэрт хүчээр дарамгирч тэнгэр баганцсан уураар дотор нь хөрвөлдсөн бүх бөгөмдлөө гаргах гэсэн. Харин Коллинс өргөж нэр хүндээ хамгийн анхаардаг нэг нь тэр хизээч зөвшөөрөхгүй хин нэг нүүрлүүн нүлэмхийг. Өөр нь хүрсэн Коллинс Анчигийн хоолойг боож түүний шидэн хол чулууджээ. Гэвч дараагийн мөчөд Анчи хий үзэгдэл шиг дахин Коллинсийн ард гарч ирэв. Энэ үеч Жим буутайгаа гарч ирэн Анчиг чиглүүлэн гална. Гэвч шидэнд физикийн давталгоо ямар ч нөлөө үзүүлсэнгүй. Удалгүй тэр шидийн хүчээр хүчин амьлуулж Коллинсийг хүлж болоо. Гэвч Анчи өхлийн цохил өгөх гэж байтал жаахан хүүгнээ дуурч түүнийг зогсов. Хэрвээ Анчи түүнийг зүгээр л жаахан хүүгэж басан бол түүнийг тоож үзсэнгүй. Гэхдээ муу мухар шидэдний өмнө хөөгт айсангүй. Учир нь түүнийг хамгаалах хүчрэг дэмжиж байсан. Дараа нь түүний ээжийн сүнс ардан гарч ирэв. Анчиг одоо аврах харахгүй болсныг хараад Коллинс түүний өдөөс алхав. Never wanted my love. Wanted to possess you. No. I love you, Marcus. You cannot love naturally. That is your crime. Жигийн сэтгэлийг харуулахын тулд Анчи өөрийн зүрхээ гарган Коллинс төвчээ. Магадгүй тэнгиж гисэн түүнийг хайртай байх хэрэггүй гэж үзсэн. Зүрх нь хэдхэн секунд зохиолсноо хатаж өг. Ид шидний амьдралч бас төгсгөлдөө